Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ бид My Royal Nemesis хэмээх киног хүргэх болно. Энэ улсын 6 дугаар онд тэнгэрт дүрэгдсэн улаан сүлт од гинт гарч ирж 2 сарын турш үргэлжлэн үзэгдснээр эхэлнэ. Эртний мухар сүсгээр бол энэ нь удахгүй болох гай гамшигын тод дохой байлаа. Байгалийн гамшиг аимшигт тахал дэгдэж байх үед бүх бурууг хааны эрхэм татвар эм Кан Даншимд тохов. Түүнийг зэрэг зиндааны ёс журмыг алдагдуулсан хунтайжийн амь насанд халдахыг давтсан гэх өндөр ялаар буруутгажээ. Үүний үр дүнд ордны талбайн яг голд сүр дуйлантай үдэх ёслол зохион байгуулагдсан бөгөөд ол зоог нь хааны өөрийнх нь бэлэглэсэн аягатай хор байв. Ордны авхаанаар гашуунаар уйлж байхад эрхэм татвар им маш тайван байлаа. Тэрээр цаст өвлийн дундах тод улаан чавганы цэцгийн зургийнхаа эцсийн зураасыг яаралгүйхэн зурж, чавганы цэцгийн сэтгэл догтлом гоо үзэсгэлэнгийн талаар сэтгнэн ярьцв. Түшмэл түүнийг яарахыг шаардахад тэрээр бараг дуусаж байна гэд битгий яаруул хэмээн зөөлнөөр зэмлэв. Үхэлдээ нүүр тулсан ч түүний гоо үзэсгэлэн авьяас чадвар эцсийн мөч хүртэл гялалзах ёстой байв. Талбайд гарч ирээд аягтай хорлов харангаа дан шим яг л баяр наадам үзэж байгаа мэд зогсох түшимдийг илэглэн шоолхоо мартсангүй. Тэр тэднийг шунхай анч нохот гэж дуудаад өөрийгөө хитрхи авьяастай, хитрхи үзэсгэлэнтэй байхаас өөр ямар ч гин буруугүй хэмээн мэдэгдэв. Тэр хор уухаас эрс татгалзаж бүр олны нүдэн дээр аягтай хорыг асгаж орхиход ордны авхаанаар хүч хавсран түүнийг дарж авч хүчээр хор уулгадаг. Хор түүний биед шингэх тэр мөчөд тэнгэр газар гинт өнгөө өөрчлөв. Нар хэртэж хачирхалтай нь халуун зунаар их хэмжээний цас орж эхэллээ. Яг энэ мөчөд шидэт үйл явдал эхлэв. Бүх хүмүүсийн гайхширлыг төрүүлж татвар юм дан шимийн сүнс биеэсээ аажмаар гарч эндээс орчин үеийн орлон тоглогч жүжигчин эмэгтэйн биед орж түүний аялал албан ёсоор эхэлсэн юм. Шидэт цаг хугацааны аяллын дараа татвар юм Кан Даншим тод хамбогтой сэрж танил хэрнээ хачирхалтай орчинд хэвтэж байгаагаа олж мэдэв. Тэрээр одоо хямдхан хуванцар хэрэгсэл болон хувирсан аягтай хор руу гүйлрэн харав. Өөрийгөө үхсэн эсвэл амьд байгаагаа ойлгож амжаагүй байхдаа дан шим эргэн тойронд нь байх хачирхалтай зүйлсийг харна. Хиймэл нар шиг гэрэгтдэг аврах том гэрлүүдээс эхлээд үсээ дээш нь шуулгүй задгаа тавьсан хачин хувцастай хэсэг бүлэг хүмүүс байв. Дан шим юу болоод байгааг ойлгохыг хичээж байх хооронд найруулагч болон зураг авалтын багийнхан түүнийг орлон тоглогч гэхэд дүрдээ хит гүн орчихлоо гэж бодож байв. Өөхөх хэсгийг маш бодитойгоор жүжиглэн харуулсан түүний чадварыг бүгд шагширж байх нь тэр. Хамгийн инээдтэй хэсэг нь тэрээр жинхэнэ хааны татвар эмийн ихэмсэг өнгө аясаар бүх хүмүүсийг загнаж эхэлсэн явдал байв. Гэтэл зураг авалтын багийнхан түүнийг энэ хэсгийг илүү сонирхолтой болгохын тулд өөрөөсөө үг нэмж жүжиглэе гэж боддог. Үйл явдал шилжиж аврах том корпорацийн нэр хүндтэй боловч муу нэрээрээ зартай өв залгамжлагч Ча Согигийн орчин үеийн ертөнц рүү орно. Тэр гаднаасаа дэгжин харагдах боловч үнэхээр хэцүү ааш зантай нэгэн байв. Соге компанийнхаа дуйлаан шууганаас болж олон нийт болон хэвлэл мэдээллийнхний эсэргүүцэлтэй тулгараад байв. Санхүүгийн цус сорогч гэх хочоороо алдартай тэрээр жижиг түншүүдийн уйлд өөр хилэнг үл тоомсорлож компани түүнд зарахыг шаардан харгас хүйтэн арга хэрэглэхээс огтхонч буцдаггүй байв. Соге эмх замбраагүй хурсан олны дундуур тоомжиргүй алхаж байх үед дан шим кино авалтын талбайд дахин нэг дайны талбар үүсгээд байлаа. Тэр эргэн тойронд нь байгаа том зүрхтэй тэрслүү хүмүүсийг барьж хорихыг хатуу шаардсан нь түүхийн сэдэвт киноны зураг авалтын талбайг бүхэлд нь сүйтгэсэн эмх замбраагүй байдал үүсгдэг. Дан шим хачирхалтай хүмүүсийн дунд орсноо гайхан цочролд орсон хэвээр байв. Шаргал үстэй цэнхэр нүдтэй хоёр гадаад эмэгтэй түүн дээр дөхөж ирээд хамт зураг авахуулахыг гуйх үед түүний айдас дээд зэгтээ хүрв. Эртний дан шимийн нүдээр бол тэд гарцаагүй барууны эгч нар байсан тул тэр маш их айсан бөгөөд язангуяа ухаалаг утас гэгч бүх зүйлийг жижигрүүлдэг шидэт толь шиг зүйл дээр өөрийнх нь царай гарахыг хараад бүрч их сандрав. Амиа аврахаар ухаангүй зүгтсэн тэрээр түүхийн сэдэвт зураг авалтын талбай даяар эмх замбраагүй хөөцөлтөн үүсгдэг. Хэсэг зугтсны эцэст дан шим кино багийн менежер болон мөн л хамбаг өмссөн гол дүрийн жүжигчинтэй мөргөлдөв.
Ол дүрийн жүжигчин Сөөри түүнээс илүү гарч зураг авалтыг сүйтгэсэнд маш их ууралсан байлаа. Гэвч Данши майхын оронд хаан тусын хатны ихэмсэг байдлаар хариу барив. Тэр тэдний нүүрний хувирлаар дотоод бодлыг нь уншиж, царай нь хорсол, муу санаагаар дүүрэн байна хэмээн шүүмжлөв. Зэвсэггүй хийсэн энэхүү үгийн дайн бүхэл бүтэн кино багийнхныг гайхшуулж арвсан бөгөөд түүний сүр хүч үнэхээр дэндүү сүрдмээр байдаг. Нөгөө талд Ча Суугэ лүгрийн ажиллаа хийсээр завгүй байлаа. Энэ удаад тэрээр хандивын арга хэмжээнд оролцсон боловч жинхэнэ зорилго нь бизнесийн түншүүдэд сүрдүүлэх байв. Хүүхдүүдэд ном уншиж өгөх үеийн эрхэмсэг дүр төрх болон бизнесийн хилцэл дээр өрсөлдөгчөө булан шахах үеийн харгас хэрцгий байдлынх нь ялгаа Суугийг жинхэнэ капитализмын мангас шиг харагдуулна. Тэр ч байтугай өрсөлдөгчийнхөө нулимсыг материйн нулимс хэмээн шоолж өөрийн ганхашгүй байр суурийг батлан харуулж байдаг. Зураг авалтын талбайд шууган тарсныхаа дараа Даншим ордны хаалга руу гүйж, тэрээр тэнгэр багнагдсан өндөр барилгууд болон моргүй хэрнээ дайны мордоос ч хурдан давхих тэрэгнүүдийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Сандарсан тэрээр тамд унчглаа гэж бодоод машины дуут дохио болон эргэн тойрны хүмүүсийн гайхсан харцыг үлтоон хүл хөдөлгөөн ихтэй замын яг гол руу гүгээд орчихов. Яг энэ үед дайны машин түүн рүү хурдлан ирж амь насан дээсэн дөрүүн дээр байхад уулзалтаас дүнгэж гарч ирсэн Ча Суугэ цагаа олсон гарч ирэв. Тэрээр гайхалтай хурдан хөдөлгөөнөөр Даншимын гараас татаж өөрийн твтээ оруулан ослоос эцсийн мөчөд аварлаа. Хотын тоос болон романтикаар унах энторийн цэцэгсийн дунд тэдний харц мөргөлдөж цаг хугацаа зогссон мэт болов. Гэвч ухаан ормогцоо Даншим талархахын оронд танихгүй эрийг биед нь хүрсэн үйлдэлд маш их цочирдлоо. Тэр түүнийг хааны татвар эмийн биед хүрэхээр зүрхэлсэн балмад этгээд хэмээн дуудав. Харин ихэмсэл зантай Суугэ түүнийг машинд мөргүүлэх төгснөөхөө дараа нөхөн олгоор нэхэх зал мэх хэрэглэж байна гэж бодоод хүүтнээр түрийгчээ гаргаж ирэн хідэн төгрөг хүсэж байгааг нь асуув. Энэхүү үл памсарсан хандлага эртний эрхэм татвар эмийн өөр хилэнг бадрав. Соогэ мөнгө ашиглан түүний нэр төрийг гутааж зүрхлэхэд уур нь дээд зэгтээ хүрсэн Даншим түүнд биечлэн хашраах хичээл заахаа шийдэв. Тэр ойролцоох ачааны тэрэгний твшнээс том цэцгийн баглаа шүүрч аваад Соогийг зогшилтгүй ороолгож эхлэх нь тэр. Бүхэл бүтэн том корпорацийг удирдаж заншсан алдартай захирал залуу одоо хамбог өмссөн охины хайр найргүй цэцгэн ташуураас амиа аврахын тулд зүхтах хэрэгтэй болдог. Энэ дүр зургийг харсан явган зорчигчид болон түүний нарийн бичгийн дарга хүртэл нүдэндээ итгэж ядан таг гацаж архив. Үүний дараа Даншим явсаар Жусон гүрний үзэсгэлэн гарч байсан үндэсний музей рүү ордог. Тэрээр хэдхэн мөчийн өмнө өөрийн гараар зурсан чавхны цэцгийн зураг нь одоо шилэн хоргонд улсын эрдэнэ болон хүндэтгэлтэйгээр тавигдсан байхыг хараад таг гацав. Хамгийн аимшигтай нь аяллаа хөтөж түүнийг өөр нэгэн хатны бүтээл хэмээн бахархалтайгаар танилцуулж байхад жинхэнэ эзэн нь яг хажууд нь үг хэлж чадахгүй зогсож байлаа. Даншим хааны эрхэм татвар юм. Кан Даншимын түүхэн баримтын талаар асуух үед нөхцөл байдал сэтгэл зүйн хувьд бүрч илүү цочирдон болгодог. 300 жилийн дараа түүний нэрийг хүндэтгэлтэйгээр дурсах бус харин хор уулгаж цаазаар авах ял сонссон, суудлаасаа буусан, цуутай муу санаад эмэгтэйн нэр хүндтэй холбон тайлбарлаж байгааг тэрээр айдас дүүрэн сонсов. Музейг үзэж буй хүүхдүүд хүртэл түүнийг үзэн яддаг эсрэг дүрээр нь мэддэг байлаа. Хүмүүс түүний өнгөрсөн түүхийг шоолон инээлдэхийг Даншим чимээгүйхэн харж зогссон тэр мөч бол үнэхээр хувь тавилангийн хамгийн том давхурхал байв. Даншим гудамжаар хэсүүчилж явхдаа өөрийгөө үнэхээр тамд байна гэж итгэж эхлэв. Машины дууд дохооны чих дүлээрэм чимээ, нисэж буй барыг харуулах аврах том дэлгэцүүд, ясангуяа тэнгэрт архирах аврах төмөр шувуудын дүр төрх түүнийг айдаст артууллаа. Ийм хачирхалтай ирээ цэргүй ертөнцид эргэн тойрны хүмүүс яаж ингэж тайван байж чадаж байгааг тэр огт хүнч ойлгохгүй байв. Сандарсан Даншим саяхан Ча Соогэгийн өгсөн нэрийн хуудсыг харав. Тэрээр энэхүү цаасан үнэмлэхийг сонирхон судалж Ча Соогэ гэх нэрийг бувтнав. Төөрсөн эрхэм татвар юм болон ихэмсэг гүйцэтгэх захирлын хоорондын холбоо эндээс улам бүр гүнзгийрч орчин үеийн Сөүл хотын зүрхэнд
нэгэн гайхалтай адал явдлын үдийг нээж байх шиг байна. Гудамжаар дими тэнүүжсэний эцэст дан шим нэгэн мэрэгчийн майхны өмнө зогслоо. Энд тэрээр орчин үеийн мэрэгчтэй толгой иргэм яриа өрнүүлв. Дан шим өөрийгөө 300 жилийн өмнөх Жусон улсаас ирсэн гэдгээ батлан хэлгээд мэрэгч байхын оронд маш мэргэжлийн хандлага гаргав. Тэрээр Когурио, Пекче, Шилла зэрэг цоврал гүрнүүдийн нэрийг яг л цаг хугацааны аялал өдөр тутам тохиолддог зүйл мэтээр дуржигнуулан поочив. Тэрч байтугай сүнс шилжих, цаг хугацааны аялал зэрэг цоо шин ойлголтуудыг танилцуулсан нь татвар эмийг орчин үеийн шидэдний хувьсалд алмайруулж орхив. Дан шим мэрэгчийн хийсэн үг болон өөрийн нүдээр харсан зүйлсээр дамжуулан өөрийн хэн болох талаар эргэцүүлж эхлэв. Тэр одоо зүгээр өөр эмэгтэй биед орсон төөрсөн сүнс гэдгээ шансастайгаар ухаарав. Түүхэнд муу санаатан болон дурсагдж хүүхдүүдэд хүртэл шоолуулж байгаа нь дан шимийг гүн гунигт автуулдаг. Түүний хааны ордонд өнгөрүүлсэн 20 жилийн ордны амьдрал одоо зүгээр л холын үлгэр. Хойч үеийнхний нүдэнд хизээж арьсшгүй хар толбог болж үлдсэн эсхийг тэр гайхан бодож байв. Энэ үед корпорац дээр Часоге адаадын түншүүдтэйгээ Династи нэртэй тансаг зэрэглэлийн оол сайхны бүтээгдэхүүний талаар уулзалт хийж байв. Уулзалтын дараа тэрээр цахилгаан шатанд нарийн бичгийн даргатайгаа хөгжилтэй яриа өрнүүлнэ. Нарийн бичгийн дарга тэр бомтнуудын зүрх сэтгэлийг татах интернетэд тренд болж буй болзооны зөвлөгөөг урамтайгаар хуваалцаж, гүйцэтгэх захирлыг өөртөө татахын тулд түүнийг алгадаад надтай ингэж харьцсан анхны хүн нь чи байна гэдэг шийдэт үгсийг хэлэх ёстой гэдгийг тайлбарллаа. Соге үүнд итгэлгүйгээр шоолон инээсэн ч өмнөх нь догшин татвар им түүний нүүр рүү амгүй ороолгож байсан дүр зураг тэр даруй хар дарсан зүүд мэт зурсхийв. Тэрээр уурлаж бухимдан нарийн бичигтээ тэр эмэгтэйн талаар дахиж хизээж битгий дурс хэмээн тушаав. Дан шим харин орчин үеийн офисын орчинд тод өндийн хам бухтай явах ба түүнийг хараад гайхан мэлрэх хүмүүсийн харцыг огт хүнж тоолгүйгээр тэрээр корпорацийн барилга руу өөртөө итгэлтэйгээр асхан орж ирнэ. Түүний сүрлэг захирангүй байдал хамгаалалтын ажилтнууд болон угтах үйлчлэлийн нэгнийг сандаргаж түүнтэй зэрэглэлийн од шиг харьцах уу? Эсвэл өөр гаргаас ирсэн зочин мэт харьцах уу гэдгээ мэдэхгүй айхшралд оруулав. Энэ үед барьсны дээд давхарт Часоге өөрийн гэсэн хүчирхэг өрсөлдөгч болох группийн ерөнхийлөгч өгөөтөөгөө нүүр тулж байлаа. Тэд Согегийн бизнесийн харгас тактикийн талаар ширүүн маргалдав. Ууган ачуун мөнгийг нэгдүгээр тавьдаг хандлага өвөөгийнх нь толгойн өвчин болсон бөгөөд тэрээр ашиг орлого болон ёс зүйг тэнцвэржүүлж сурахыг түүнээс шаардна. Гэвч Соге маш их ашиг авчрахгүй л бол хэний ч өмнө хизээч бүхийхгүй хэмээн ихэмсгээр хинэггүйхэн хариу барив. Дан шим Согег олохоор нэрийн хуудасаа үзүүлэхэд тэрээр санамсаргүйгээр Dynasty гоо сайхны брендийн нүүр царайг тодруулах сонгон шалгаруулалтанд орчихов. Учир нь түүний орсон биеийн эзэн болох Шин Чэригийн нэр жагсаалтдах нэр дэвшигчтэй давхацсан байлаа. Сонгон шалгаруулалт эсвэл сурталчилгаа гэх мэт ойлголтуудад айхаж байсан ч татварын мэдээч хэрэг бүртгэлийн тэмдгийг хүлээн авч нууцлаг инээмсэглэл тодруулна. Дан шим тансаг зэрэглэлийн гоо сайхны брендийн сонгон шалгаруулалтанд албан ёсоор орлоо. Сайн эхнэр ухаалаг ээж болохыг мөрөөддөг бусад оролцогчид шиг даруухан хариулт өгөхийн оронд Дан шим хатан хааны гайхалтай тунхаглалаар бүгдийг нь дуугүй болгов. Тэрээр гал тогоонд шүл буцалгаж зогсохын тулд бус, харин дэлхийг захирахын тулд төрсөн гэдгээ батлан хэлв. Түүний биеэ авч явах байдал цаг үеэсээ төрүүлсэн сэтгэлгээ нь шүүгчдийг үг дуугүй болгож орхилоо. Согег машиндаа суугаад явах гэж байхад Дан шим түүний хараад араас дагав. Энэ удаад тэр цэцгээр зохихын оронд ордны явуулга, тэмцэл бунд амьд үлдсэн хүний зүүн согингоо ашиглан түүнд утгагүй болох аюулын талаар анхааруулав. Тэднийг маргалдаж байх зуур тэнгэр гинт харанхуйлж, дахин нар хэртэж Дан шимийн Жусоноос явсан тэр өдрийн мэдрэмжийг яг таг эргүүлэн авчрав. Энэхүү эмх замбраагүй мөчид Дан шим Согегийн амь насанд халдахыг завдаж буй с ижигтэй этгээдийг олж хардаг. Азар нутгаа хамгаалж буй эсрэг дүрийн зүүн совиндоо хүтлэгдэн тэрээр урах шүсрэн Согег машинаас холдуулсан татаж түүнийг хамгаалж аварснаар
1-р анги төгслөө. 2-р анги эхлэхэд хаант улсын хааны цэцэрлэгт хүрээлэн дэх романтик дурсамж гарна. Татвар им дайн шим сум шийдэж тоглодог уламжлалт тоглоом тайван тоглож, өөрийн маш их бахархдаг тод цээн цэцгээ бахархан ширтэнэ. Гинт хаан түүнтэй уулзахаар ирж Даншимд өөрийг нь дэлхийн хамгийн аз жаргалтай эмэгтэй мэд мэдрүүлэх үгсийг хэлнэ. Тэрээр түүнийг сүүлийн үед биеийн таа руу харагдаж байсан тул тань авчирсан гэв. Тэрхүү тэнхрүүлэх тань нь түүнийг мөнхөд нойрсуулах аягтай хор болж хуйрсан байх бөгөөд эмийг шидэж хизээж уухгүй гэдгээ хэлдэг. Үйл явдал одоо царч шилжих бөгөөд Даншим энэхүү зүүднээсээ сэрдэг. Жихан чаад одоо яах ёстойг болон эмнэлэг дуудах эсхийг асуух боловч чаа тэр өөрөө сэрэх болно, тайван орох гэж хэлв. Хэсэг хугацааны дараа Даншим ухаан орлоо. Даншим чаагийн оффист байх бөгөөд түүнийг хөлөөс нь толгой хүртэл нүд гүйлгэн хараад түүнийг багасааг ирэх мэдтэй хүн байна хэмээн тоомжиргүй дүгнэлээ. Царай зүсэн дажгүйч яагаад ийм өөдгөө ааштай юм бэ хэмээн бодно. Чаа түүнээс дээрээс юм унах гэж байсныг хэрхэн мэдсэнийг нь асуув. Даншим өөрт нь 6 дахь мэдрэхүй байдаг гэж хэлв. Тэрээр ямар нэгэн муу зүйл болох гэж байгааг мэдэрч чаддаг байлаа. Үүний дараа хааны ордонд байх үеийн бас нэгэн дурсамж гарах бөгөөд хид хідэн хүн Даншим руу дайрахыг оролдох боловч тэр 6 дахь мэдрэхүүнийхээ ачаар халдлагыг урьдаас мэдэж тэднийг эртнээс баривчлуулсан байдаг. Одоо цаг руу буцахад Чаа Даншимыг хөшөөх унагсан хүнтэй холбоотой байж магадгүй хэмээн хардаж буруутгах боловч Даншим түүний амийг хүртэл аварсан шүү дээ гэж маргана. Ордны явуулга дунд амьдарч байсан хүний амьд үлдэх хүчтэй зөн савингоороо тэрээр итгэмээргүй санал тавьдаг. Тэр өөрийн хурц зөн савингоо ашиглан Чааг аллагын төлөвлөгөөнөөс хамгаалах болно гэдгээ мэдэгдлээ. Чаа түүнийг өрөөнөөсөө гаргаж машин дээр хүлээж байсан Жиханд Даншимыг гэрт нь хүргэж өгөхийг тушаасан байдаг. Энэ үед Чаа хяналтын камерын бичлэгийг шалгаж эсэргүүцэгч залуу маань хэрхэн дээш зөөж гаргаад доош унагасныг олж харав. Энэ нь түүнд өмнө нь нэгэн эсэргүүцэгч компанийн байранд орж ирээд хөөгтөн гарч байсныг сануулав. Тэр үед Жихан тэр эсэргүүцэгчийг мөнгнөөс болж тэнд байгаа байх гэж хэлж байжээ. Эсэргүүцэгч хэдийнэ мөнгөө авсан байсан хэдий ч өөр хэн нэгэн түүнд гэмт хэрэг үйлдэхийн тулд илүү их мөнгө санал болгосон байх гэж боддог. Компаниас гарсны дараа Жихан татвар имийг гэрт нь хүргэж өгөх хэрэгтэй болов. Даншим зам дээр маш зөөлөн давхих машин анх удаа сууж тэрээр эртний сүүх тэрэг гэж нэрлэнэ. Айхын оронд тэрээр зогсолтгүй үгэлж Чааг ахмад настнаа хүндэлж мэддэггүй өөдгүй амтан хэмээн хараасаар байв. Замд явж байхдаа Даншимийн толгоо эргэж эхлэх бөгөөд сүүх тэргийг удаашруулахыг түүнээс хүснэ. Гэтэл машин дөнгөж 20 км цагийн хурдтай явж байсан нь инээдтэй байлаа. Дараагийн хэсэгт Чаагийн өвөө Далсуугийн төрсөн өдрийн үдэшлэг гарна. Түүний гэр бүлийн гишүүд болох Мүндүү болон Чаагийн 2 нагад зэгч болох Жюран болон Жинер цугларсан байлаа. Өчигдөр нь 17 жилийн өмнө Далсууд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болоход хүүхдүүд нь болон Чаа хүртэл зүгээл хараад зогсож байхад Мүндүү түүний амь насыг аврахын тулд илгээ хандивлаж байсан нь тодорхой болов. Өвөө нь Чаа Соогийг ядаж Мүндүүгийн талтайнч болов тэнцэх хэмжээний хүн байсан ч болоосоо хэмээн хүсдэг. Нөгөө талд Жихан Даншимыг Дэйбэк нэртэй нийтийн байранд хүргэж ирэв. Саяхан болсон ослоос болж цочорд орсон байж магадгүй тул эмчлүүлэхийг зөвлөв. Даншимыг байрандаа ороход байрны эзэн түүнд эмээ нь хүлээж байгааг хэлдэг. Ингээд бид Даншимийн эмээ Окунтай танилцсан. Тэрээр Даншимд зориулж маш их хоол бийцсэн байв. Даншим эхэндээ татвар эмийн ихэмсэг зангаа хатолж байсан ч эмээгийн найрсаг байдал болон үлсэглэн нь түүнийг энэхүү хоолноос татгалзаж чадахгүйд хүргэв. Дараа нь тэр Даншимд бага зэрэг мөнгө өгөөд хэдийгээр маш шаргуу ажилдагч түүгээр бахархаж явдгаа хэлв. Мөн рестораны бизнес сайн байгаа учраас санаа зовох хэрэггүй хэмээн түүнийг тайвшруулна. Энэ үед Чаа эцэст нь гэр бүлийн оройн зоог дээр ирэх боловч гэр бүлийнхэн нь түүнд хүйтэн хүндий хандаж шүүмжилцгээв.
Орой хоолны дараа жихан өдөр болсон ослын хэргийг цагдаад шилжүүлэх хэрэгтэй гэж санал болгодог. Ча эргэн тойрныхоо хүмүүсийг хамгийн их сэжиглэж байгаа. Учир нь тэд бүгд түүний дайснууд гэж хариулав. Мөн дан шим түүний өмнө 2 удаа гарч ирсэн нь санамсаргүй хэрэг байж таарахгүй гэд түүний өнгөрсөн намтрыг судлахыг жиханд даалгана. 203 тоод өрөөндөө буцаж ирээд дан шим өөрийн гэр гэж нэрлэх ёстой тэрхүү давчуу орон зайг хараад сэтгэл зүйн гүн хямраас борхоос өөр аргагүй байлаа. Нэгэн цагт сүрлэг том хааны ордонд амьдарч байсан хүний нүдээр бол энэ өрөө гяндангаас ялгаагүй харагдана. Сэжиг хүрмээр муу агааржуулалтын систем, мөн хүлээж байсанчлан романтик намбал харагддаггүй цонхыг хараад тэрээр бүр чих бухимдлаа. Түрээсийн мөнгөний талаар харамж байрны эзэнтэй хийсэн ширүүн маргаан нь татвар эмийг өөрийнхөө эрхийн төлөө тэмцэн зогсох жинхэнэ хадан хаан болгон хуйравдаг. Хажуу өрөөнийхөө чимээ шуугинтай өөдгүй хөршийг эсэргүүцэж тэрээр ханыг гараараа дахин хүчтэй нүдлээ. Тэр зөрүүлээд тогшиж эхэлнэ. Удалгүй түүний хөрш Гуан нам гарч ирээд түүнд гомдолдог. Гэтэл дан шим түүний бусдыг доромжилдог шиг нь яг тэр бүдүүлэг байдлаар нь хариу доромжилж бусад хөршүүдээ маш их баярлуулдаг. Тэр шөнө дан шим болон Жусоны үеийн илүү олон дурсамжийг сэргээн санана. Дан шим өөр нэг шивгчэнд эрүүдэн шүүгдэж хүнд хайрцал дотор төгжидэж байснаа сандаг. Яг тэр үед Ча ордонд дээш хараад хөвтөж байх үед нь хэн нэгэн хүн тусламжгүйн уйлж байгааг зүүдэлж сэрдэг. Харин дан шим өрөөнөөсөө Шинсоригийн өдрийн тэмдэглэлийг олдог. Тэмдэглэлдээ тэрээр амьдрал нь ямар өрөвдөлтэй байгааг, аюултай орлон тавлагчийн дүр тавлахыг хэрхэн албаддаг тухай, мөн хинч түүний хичээл зүтгэлийг сандаггүй талаар шүлэг мэт бичсэн байлаа. Тэр зөвхөн эмээгийнхээ төлөө л энэ бүхнийг төвчж байгаагаа бичжээ. Өдрийн тэмдэглэлийг унсныхаа дараа дан шим дээвэр дээр гарч доош үсэрдэг юм билүү гэж хэсэгхэн зуур бодно. Гэвч тэр хурдан бодлоо өөрчилж энд үхэхийн тулд ирээгүй гэдгээ өөртөө хэлдэг. Тэрээр амьдралаа засч залруулан одоо амьдарч буй Шинсоригийн биед хүндэтгэлийг эргүүлэн авчирна хэмээн өөртөө амлалаа. Маргааш нь дан шим хэв маягаа бүрэн өөрчлөв. Тэр утсан дээрээ орчин үеийн түүх судалж, дээвэр дээр хувцас угааж, шинэ амьдралдаа дасан зогсож эхэлнэ. Нэгэн сэтгүүлч нууцаар зургийг нь даахыг оролдох боловч дан шим үүнийг урьдчилан мэдэрч түүн рүү саваа шидлээ. Ойр хавийн хүмүүс түүний энэ үйлдэлд ихэд бишрэв. Харин Гуан нам нийтийн гар тогоонд дахин Шинсоригаас ямар нэгэн зүйл хулгайлахыг оролдох үед дан шим түүнийг үйлдэл дээр нь барьж авлаа. Хөршүүд нь түүний эр зоригийг харна биширч байдаг. Мөндөө саяхан шин нэмлэг нээсэн сэтгэл засарч Жонхон дээр зочилж байгаа нь гарна. Мөндөө түүнд бэлэг болгон тасалгааны ургамал авчирч тэд сүүлийн үед Чагийн гаргаад буй хачирхалтай зан авирын талаар ярилцаж эхлэв. Хэсэг хугацааны дараа Ча өөрийн найз Жонхон дээр ирдэг. Жонхон тоглоомоор дан шимийг гинт түүний өмнө 2 удаа гарч ирсэн нь хайр дурлалын шинж тэмдэг байж магадгүй гэж хэлв. Мөндөө авчирсан ургамал дотроо нуусан дуу хураагаараар тэдний яриаг нууцаар бичиж авч байлаа. Дан шимд ямар ч мөнгө байхгүй тул Ча тай дахин уулзахаар төлөвлөнө. Тэр Чагийн компанийн байр руу нууцаар орогч хамгаалагчдад баригдчихно. Дан шим дахин нэг удаа аварсныхан хариуд Чаг хамгаалах санал тавих боловч Ча түүний саналаас татгалздаг. Түүнийг доромжлоход дан шим уурандаа хөлийг нь гიშгээд хөөгдөн гарлаа. Жихан Чад Шинсоригийн өнгөрсөн амьдралын талаарх тайлан авчирч өгөв. Түүний амьдралд сэжигтэй зүйл бараг байхгүй тул тайлан гайхмаар богинохон байлаа. Тэнд зөвхөн түүнийг ресторан ажилуулдаг эмээ Окунтагаа жижигхэн байранд амьдардаг тухай л дурдсан байв. Үүний дараа дан шим Самонон гэх хүнээс мөнгө зээлнэ. Энэ үед өмнө нь дан шимийн орлон тоглогчийн хөдөлмөрийг мүлжиж байсан найруулагчтай холбоотой маргаан дэгдэнэ. Түүний хамт олонны нэг нь энэхүү мүлжлэгт маш их уурлаж, түүнийг олон нийтэд дэлэн тавилаа. Тэрээр дан шимийн орлон тоглогчоор ажиллаж байсан бүх бичлэгийг онлайнд байршуулав. Үүний үр дүнд дан шим ганцхан шөнийн дотор цахим ертөнцид алдартай болдог. Түүний тухай мемнүүд хаа сайгүй тархаж Ча хүртэл олж харав. Чагийн компани сурталчилгааны шинэ нүүр царай хайж байсан тул хамт олон нь дан шимийг төлөөлөгчөөрөө ажилд авахыг санал болгов. Гэсэн хэдий ч Ча эхлээд татгалзсан.
Энэ хугацаанд Даншим зах дээр зээлсэн бүх мөнгөө амттай хоолнд баяртайгаар үрж дуусгав. Дараа нь тэр цагийн ажил хайсан ч түүний юр бусын ярианы хэв маягаас болж дэлгүүрийн эзэн бүр түүнийг ажилд авахаас татгалзана. Яг энэ үед Даншимийн нэр хүнд өсөж байгаатай холбогдуулан Чагийн компаниас улам олон хүн түүнийг компанид элсүүлэхийг санал болгосоор байлаа. Харин Даншим цагийн ажил олдохгүй тул зарыг урьж хаяж байтал Гуан нам түүнийг зогсов. Тэдний маргааны үеэр Гуан нам үнэндээ дөнгөж хөлөө олох гэж ядаж буй жүжигчин болох нь тодорхой болно. Дан шим хэдийнэ алдартай болсон байсан тул хүмүүс түүнийг Гуан намтай хамт байхыг харах бүрдээ маш их догдолж хүлээж авдаг болов. Түүний сурталчилсан ямар ч бүтээгдэхүүн тэр даруйдаал зарагдаж дуустдаг болжээ. Нэгэн найруулагч түүнээс өөр бүтээгдэхүүн сурталчилахыг хүсэж бүр төлбөрийг нь 2 дахин нугарж өгөхийг санал болгоно. Харин Даншим зоригтойгоор 7 дахин их мөнгө шаардсан ба найруулагчид өөр самбалт байгаагүй тул зөвшөөрөхөөс аргагүй хүрдэг. Гэвч найруулагч маш их уурлан түүнийг цохихыг оролдох бөгөөд Даншим өөрийгөө хамгаална. Түүнийг дахин дайрах гэж байтал Ча яг цагийг нь олон гарч ирээд найруулагчийн гарыг барьж авдаг. Ча Даншимд түүнийг эцэст нь нив оллоо гэж хэлв. Ингээд өөр компани түүнийг ажилд авахаас өмнө Даншимтай холбогдохыг Ча аль хэдийнэ Жиханд даалгасан байсныг бид эндээс мэдэж авна. Ча Даншимтай ярилцах зүйл байгаа тул өөртөө нь хамт явахыг хүсв. Гэвч гинэт Даншим мөндөг олж хараад маш их айдаг. Учир нь тэр хаант улсын үеийн хаантай яг ижилхэн харагдаж байлаа. Ордны авхаа түүнд хор өгөх тушаалыг хаан өөрөө гаргасан гэдгийг хэлж байсан тэрхүү өнгөрсөн үеийн дурсамж түүний санаанд зурсхийн орж ирнэ. Цочилд орсон Даншим дээвэр рүү зүгтдэг. Тэрээр яагаад хаан орчин үед оршиж байгааг, мөн яагаад мөндөө түүнтэй тийм төгс адилхан байгааг байхан бодно. Ча түүний араас дагаж очиод яагаад зугтсныг нь асуугаад Даншим өөрт нь хэрэгтэй байгаа учраас гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа хэлв. Даншим үнэхээр өөрөө түүнд хэрэгтэй байгаа эсхийг асуухад Ча баталж хэлнэ. Яг энэ үед өнгөрсөн үеийн хаантай яг адилхан царайтай мөн дууч бас дээвэр дээр гарч ирнэ. Ча ахыгаа яагаад энд ирснийг асуув. Гэвч мөн дууг ойртож ирэхээс өмнө Даншим Чагийн гараас зуурч авдаг. Тэр түүнтэй хамтран ажиллахыг зөвшөөрөх боловч хэсэг хугацаанд өөрийнх нь бамбай болох хатуу нөхцөлийг тавина. Ча энэ болцлыг хүлээн зөвшөөрнө. Даншим Чагийн мөрөнд нүрээ наах ба түүний энэ үйлдэлд Ча илт төөрөлдсөн ч түүнийг төлөөж холдуулж чадахгүй байлаа. Хаант улсын үеийн дурсамж дахин гарахад Даншим хайрцаг дотор төгжигдэн аврал ирэн уйлж байх нь гарна. Гинэт нэг хүн ирж түүнийг аврах ба тэр нь баг зүүсэн Ча байсан тодорхой болсноор 2 дугаар анги төгсдөг. Дараа нь оны үед Даншим дээвэр дээр ямар нэгэн зүйл хийж байгаагаар гардаг. Энэ хооронд 2 халдагч Чагийн өрөөнд нэвтрэм орно. Тэд Чаг орон дээрээ хөвтөж байгаа гэж бодоод шууд илдээ далайн дайрах боловч Ча тэнд байсангүй. Гинт Ча яг тэдний ард зогсож байх бөгөөд эрвэлзэх зүйлгүйгээр дайралт хийнэ. Удаа хугацааны тулааны эцэст Ча тэднийг хэн явуулсныг хэлхийг шаардав. Гэвч нөгөө хүн хариулахаас татгалзана. Тэрээр амьд үлдэж чадахгүйгээ ойлгоод оронд нь өөрийнхөө амийг хорлов. Дараа нь Ча зугтаж буй өөр нэг халдагчийг анзаарна. Түүний араас хөөж байхдаа дээвэр дээр байгаа Даншимыг олж харав. Ча түүн рүү ном сум харуна. Хэдийгээр сум байндаа тусаагүй ч Даншим маш их айсандаа доош унав. Ча түүн рүү илдээ чиллүүлээд "Чи хэн бэ? Тагнуул уу? Чи хэнд ажигдаг вэ?" гэж асуулаа. Даншим өөрийгөө зүгээр л нэг шивгчин гэж мэдүүлэх боловч Ча түүнд итгэхгүй байв. Чаг түүнд толгоогоо өрөхийг тушаахад тэд бие биеэ шууд танив. Ча түүнийг авшиг хүртээх ёслол дээрх шивгчин охин болохыг ухаарна. Даншим мөн түүнийг өмнө нь хайрцагаас зүхтахтан тусалсан залуу болохыг таньж түүнд талархал илэрхийлэв. Ча түүнээс нэрийг нь асуух ба Даншим хариулахын даваан дээр ойролцоо өөр нэг халдагч байгааг анзаарна. Тэр хүн сумаа харахаас өмнө Даншим Чад анхааруулж амжив. Ча өөрийгөө аварч чадах бөгөөд зүхтаж буй халдагчийн араас хөөнө. Даншим түүнийг холоос харж дотроо "Болгоомжтой байгаарэ" гэж хэлдэг. Түүх үүний дараа өмнөх ангийн төгсгөлээс рүү буцна. Даншим өөрийнх нь хэн болохыг нуухын тулд мундуугийн ирснийг ойлгоно.
Тэрээр Чаагаас өөрийг нь хэсэг хугацаанд халахлахыг хүсээд гинт түүнийг тэвэрдэг. Яг тэр үед Мундуу тэднийг хамт байхыг харчихсан тэр. Ичсэн Чаа, энэ чиний бодож байгаа шил зүйл биш гэж хэлв. Гэвч Мундуу үүнд нь үнэмшихгүй бөгөөд оронд нь ойлголоо. Гэхдээ олон нийтийн газар ингэж болохгүй шүү гэж хоширно. Түүнийг явсны дараа Чаа уурлан Даншимаас энэ сая юу байваа гэж асуулаа. Даншим хэцүү нөхцөл байдал байсан болохоор би чамайг ашиглажглаа гэж хариулв. Чаа түүнээс тайлбар шаардан дагна. Даншим өмнө нь машин дээр хүүхэлдээ унахад Чаа түүнийг төрүүлж тэвэрч байсан явдлыг сануулад. Надад бас өөрийн гэсэн шалтгаан байсан. Гэхдээ би чамд хэлж чадахгүй гэлээ. Яг тэр үед Даншим танил хүмүүс нь ойртон ирж байгааг анзаарна. Арах гарцгүй босноо мэдсэн тэрээр гинт ухаан алдсан дүр хэсгэж Чаагийн гар дээр унав. Чаа тэр даруй жүжиглэлтэнд нь нэгдэж хүмүүст хандан тэр ухаан алдчихлаа. Түргэн тусламж дуудаарай гэж хэлв. Тэгээ тэр урд нь Даншимтай маргалдаж байсан нэгэн залууг зориуд буруутгана. Хожим нь Чаа Даншимыг гадаж гаргана. Даншим түрүүний залууг Чаагийн ах нь мөн эсхийг асуух боловч Чаа шууд үгүйсгэж би зүгээр л танихгүй хүмүүс гэлээ. Үүний дараа Даншим өөрийг нь гэрт хүргэж өгөхийг Чаагаас шаардна. Чаа татгалзсан ч Даншим түүнд гэрээ байгуулахаар над руу ирсэн хүн нь чи шүү дээ гэж сануулав. Тэрээр хүчээр машинд нь суух ба хүмүүс харж байсан тул Чаа түүнийг хөөж болгож чадсангүй. Явх замд Чаа түүнээс тусламж гуйж ирээгүй. Зүгээр л өөр сонголт байгаагүйгээ тайлбарлав. Динт Даншимын дотор муухаарч эхэлнэ. Санаа зовсон Чаа хүнсний дэлгүүрийн гадаа зогсов. Тэр түүнд им авч өгөх шахсан боловч халамжтай зангаа нуухыг хичээ. Түүнийг эзгүй хойгуур Даншим машины torчлууруудаар оролдож эхэлнэ. Радио асах үед тэрээр гадаж гарч эргэн тойрноо ажиглав. Гинт тэрээр зурагтаар Мундуу Солонгосын шилдэг бизнесмен шагнал авч байгааг харна. Түүний хажууд гэр бүлийн зургууд гарах бөгөөд тэдний дунд Чаач бас байв. Даншим маш их цочирдно. Тэрээрийн царай яг л хааныхтай адилхан болохыг анзаарах боловч удахгүй өөр нэг бодол толгойд нь зурсхийв. Хаан хизээч үхээгүй шүү дээ. Тэгэхээр энэ яаж боломжтой гэж дараа нь шатхуун түгээх станцын ажилтан түүнд Чаагийн орхисон торыг өгөв. Чааг буцаж ирэхэд Даншим алга байлаа. Ажилтан түүнд таны найз охин картыг чинь аваад явчихсан гэж хэлэхэд Чаа үүнийг сонсмогцоо карта хаалгахаар яаран залгана. Дараа нь Чаа компани дээр очих бөгөөд Жихаан нэгэн шинэ хөрөнгийн компани зах зээлд орж ирж байгааг мөн тэдний судалгаагаар энэ нь Мундуугийн компанитай холбоотой болохыг олж мэдснээ хэлнэ. Өөр нэг газар Мундуу доод тушаалтнуудтайгаа ярилцаж байв. Тэрээр Чаа үүнд яаж хариу үйлбэл үзүүлэх бол гэж гайхаж байлаа. Дараа нь тэр Чаатай хамт байсан охины талаар сухав. Мөрдөж шалгасны эцэст тэр охиныг Даншим гэдэг олонний танил бус жүжигчин болохыг олж мэднэ. Энэ үед Даншим гэртээ буцаж ирэхэд гон нам түүнийг өөрийг нь аюулд орууллаа хэмээн загнана. Гэвч Даншим сэргэлэнтэн халааснаас нь мөнгө хулгайлж үүнийгээ өөрт нь оногдох ёстой хувь гэж үзэн авна. Энэ хооронд Чаа офис дээрээ уулзалт хийж нөгөөх компанийн талаарх мэдээлэл үнэн зөв эсхийг баталгаажуулахыг хүснэ. Хожим нь тэр ууртайгаар Мундуутай нүүх тулан миний жижигэн компанийг тайван орхи гэж хэлв. Гэвч Мундуу бүх зүйлд хинэггүй хандаж байлаа. Гэртээ харих замд Жихаан өөрийн гаргасан алдаандаа уучлалт гуйна. Чаа дараа нь хүүхэд насны дурсамжаа эргэн санав. Далсуу анх Мундуу гэртээ авчирч өөрийн үеэл гэж танилцуулж байжээ. Гэвч Мундуу үргэлж харгас нэгэн байсан бөгөөд Чааг буруутгахын тулд зориуд хагарсан шил унгааж өөрийнхөө хөлийг зүсэж байв. Далсуу бүр Чаагийн нүүрлүү алгадаж байжээ. Одоо цагт эргэж ирэхэд Жихаан Даншимын талаар юу хэрэгтэйг асуув. Чаа, би энэ талаар бодож байна. Манай компани аюулгүй байдал нийтвэрт байх ёстой гэж хариуллаа. Гинт Жихаан эмийг анзаарч Чааг өвчтэй байгаа эсхийг асуув. Тэгээд тэр хинэггүйгээр би Даншимыг гэрт нь хүргэж өгөхөд түүний дотор нь муухайч байсан гэлээ. Үүнийг сонсоод Чаа тэр даруй чи яагаад надад эртхэн хэлсэнгүүгээ гэж хариу үйлдэл үзүүлв. Энэ үед Даншим гэртээ хооллож байлаа. Тэр гон намыг хоолсохыг урьсан боловч тэр найз охинтойгоо уулзах тул татгалзна. Гэвч тэрээр хүнд цохилтод орно. Найз охин нь түүнээс салж
Бүр хормынхаа урилгыг хүртэл түүнд өгөв. Түүний салсан шалтгаан нь гон нам ажилгүй бөгөөд ямар ч ирээдүггүй. Гон нам хичнээн уварсан ч эцсийн эцэст юу ч хийж чадсангүй. Өөр нэг газар Даншим хоол хүнс худалдаж авахаар зах руу явна. Тэрээр бүх зүйл ямар үнэтэй байгааг хараад цочирдсон ч дэлгүүрийн худалдарч түүнд картаар төлж болно гэж хэлв. Үүнд баярлсан Даншим улам их хоол хүнс худалдаж авч орхино. Энэ хооронд Ча гэртээ ганцаараа сууж байтал гинт түүний утсанд шин зурвас ирнэ. Ча өөрийнх нь картыг ашиглан Даншимын худалдаж авсан бүх зүйлийг шалгав. Тэр Жихан руу залгаж, карт яагаад одоо болтол хаагдаагүй байгааг асууна. Хагас нойрмог байсан Жихан маргааш хаалгана гэж хэлэх боловч Ча татгалзаж, карта өөрийн биеэр буцааж авахын тулд Даншимын хаягийг асуудаг. Энэ үед Даншим гадуур алхаж яваад гон нам найз охинтойгоо ярилцаж байхыг харна. Хэсэг маргалцсны эцэст гон нам доторх бүх зүйлийг нь газалд унгаж, цүнхийг нь хүртэл чулуудах боловч Даншим барьж авдаг. Гон нам түүнд тэр цүнхийг өөрөө авч өгсөн гэдгээ сануулад өөр эрэхтэн эцэг ихтэй уулзахдаа тэр цүнхийг бариад явбал маш их уурлах болно гэж хэлв. Харин найз охин нь тайвнаар зүгээр л албан ёсоор салъя гэж санал болгоод бөгжөө сугалж аван түүнд буцааж өгнө. Ча нэгэн орон сууцны гадаа ирж Жиханаас энэ үнэхээр ши соригийн буюу Даншимын гэр мөн эсхийг савлан баталгаажуулав. Удалгүй Даншим хүнс барьсаар ирэх бөгөөд түүний тэнд байхыг хараад ихэд гайхна. Тэр даруй Чааг өөрийг нь мөрдсөн гэж буруутгах боловч Ча өмнө нь Жихан түүнийг энд хүргэж өгсөн тул хаана амьдрдгийг нь хэдийнэ мэдэж байсан гэж тайлбарлав. Тэд дахиад л маргалдаж эхэлнэ. Даншим түүнээс яах гэж ирснийг нь асуухад Ча зүгээр л карта буцааж авмаар байна гэлээ. Даншим картыг нь буцааж өгөхөд Ча түүний авсан хүнсийг анзаарч дандаа хог хаягдар шиг бэлэн хоол идэж амьдарч байна хэмээн хэлнэ. Даншим дотроо түүнээс хоол авч өгөхийг гуйх хэрэгтэй юм байна гэж нууцхан бодов. Яг тэр үед ойролцоох ресторанаас амттай хоолны үнэр ханхалж тэр Ча руу юу хүсэж байгаагаа битүүхэн илэрхийлэн чимээгүйхэн ширтэнэ. Дараагийн хэсэгт тэд хамтдаа ресторанд сууж байлаа. Ча Даншимд хоолоо бэлтгэхэд нь тусалж эхлэв. Даншим түүнийг муу залуу гэж дуудсаар байлаа. Ча өөрийнх нь жинхэнэ нэрийг хэлхийг шаардсны эцэст Даншим зөвшөөрч өөрийгөө Ши гэж танилцуулна. Тэдний ярианы дундуур романтик харилцааны тухай сэдв хөндөгдөхөд Даншим романс гэж юу байдгийг ч ойлгодоггүйгээ хүлээн зөвшөөрөв. Ресторанаас гарсны дараа хоолны мөнгө төлсөн Ча түүнээс одоо дээрдэж байна уу гэж асууна. Даншим өөрт нь санаа зовсон эсхийг асуухад Ча тэр даруй үгүйсгэв. Өөр нэг газар дасууг дахин загасчилж байх үед нэгэн хүн түүнд Чагийн гайхалтай ажлын ачаар компанийн нь хувьцаа дахин өссөн тухай дуулгана. Яриа хэн нэгэн болзоонд явж байгаа тухай цуурхал руу шилжиж дасуугийн сонирхол татагдан тэрхүү нууцлаг охины талаар асууж эхэлнэ. Нөгөөтэйгүүр Даншим Чад хандан хоол авч өгсөн болохоор нь гэрээний саналыг нь бодож үзнэ гэд үнийгээ хахуул гэж нэрлэв. Ча үнийг огтхонч хахуул байгаагүй хэлээд хэрэггүй бэлэн хоол идэхэ болохыг анхааруулна. Бүр олигтой хоол идмээр байвал тэр үнтэй тансаг цүнхээ зарчих гэж хүртэл хэлв. Түүнийг явсны дараа Даншим араас нь харж зогсохдоо түүнийг үнэхээр сайн хүн байж магадгүй гэдгийг дотроо чимээгүйхэн хүлээн зөвшөөрнө. Харин ганцаараа машин барьж явахдаа Ча хөгжим асаах боловч дуу болгон хайрын тухай байх шиг санагдана. Хаашаач харсан Даншим төсөөлөгдөж энэ нь түүнийг усан бүр бухимдуулж байлаа. Өрөөндөө буцаж ирээд Даншим яагаад хүн бүр романсын талаар яриад байгаа гайхаж төөрөгдөнө. Тэрээр интернетээс утгыг нь хайж романс гэдэг нь үндсэндээ хайрын түүх болохыг олж мэдэв. Энэ нь түүнд өнгөрсөн үеийн нэгэн дурсамжийг сануулна. Хааны үеийн дурсамжид нэгэн авхай Даншимыг Чагийн өргөөнд авчирч түүнийг энд шивгчнэр тамилгдсныг даралдаг. Эхлээд Даншим толгоогоо гудайлгасан. Бас бунд нь хүшиг байсан тул Ча түүний царайг харж чадахгүй байв. Тэр толгоогоо өргөхийг тушаана. Даншимыг толгоогоо өргөхөд тэд бие биеэ шууд таньдаг. Хүмүүс түүнийг ганц нүдтэй сүнс, бүр чөтгөр гэж хүртэл ярьцгаадаг тул Ча түүнээс айхгүй байна уу гэж асуухад Даншим огтхонч айхгүй байна гэж эргэлзэх зүйлгүйгээр хариулна. Тэр өмнө нь амийг нь аварч байсныг сануулад түүнийг өөрийнх нь аврагч гэж хэлв.
Чаг түүний нэрийг асуух үед дүрс гинт тасарна. Одоо цагт Ча яг тэр мөчийг дурсан санаж нүдэнд нь нулимс цэлийнэж байлаа. Хожим нь Ча найз Ёнхёнтойгоо уулзаж хэн нэгэн зүүдэндээ уйлах нь ямар утгатайг асууна. Ёнхён хошигно. Хоёр л боломж бий. Нэг бол тэр хүн өрөнд орсон, эсвэл тэр чиний анхны хайр гин. Ча энэ бол арцаагүй анхны хайр биш хэмээн тэр даруй эсэргүүцнэ. Энэ хооронд Дасүү Чаг найз охинтой болсон гих өөр нэг цуурхлыг олж сонсно. Тэрээр Жиханаас энэ талаа шалгаах боловч Жихан юу ч мэдэхгүй байсан тул цааш нь судалж мэдхээ амлав. Цагийн ажил дээрээ Даншим гон номд туслах боловч үйлчлүүлэгчдэд амтлуулж үзүүлэх зориулалттай бүтээгдэхүүнийг өөрөө идчихнэ. Эзэн нь түүнийг барьж аваад ширүүн загнав. Дараа нь Даншим түүхэн олон ангид кино үзнэ. Тэрхүү киноны жүжигчин яг л Даншимын төрлөх хэллэгээр ярих бөгөөд энэ нь эргэн тойрныхондоо гүн сэтгэгдэл төрүүлнэ. Чагийн компани дээр чухал уулзалт ихэллээ. Тэдэнд хааны гүрний сэдвтээ гоо сайхны брэндэд алдартай дүр төрх хэрэгтэй байв. Шинсори болон Жио гэсэн хоёр жүжигчнийг авч үзэж байлаа. Зарим ажилчид Жиог илүүд үзэх боловч Ча Шинсориг тууштай дэмжинэ. Шинсоригийн нэр гарахад Ча илд баярлах бол Жиог дурдах бүрт түүний царайны хувирал огт өөр болж байв. Эцэст нь санамсаргүй сонголтоор Шинсори тодорно. Энэ хооронд Даншим их дэлгүрт бас нэгэн зурагтын хөтөлбөр үзэх бөгөөд үүнд нэгэн ганцаардмал бяцхан охин уйлж байгаагаар арна. Даншим анхааралтай ажиглаж тэр хүүхэд нь үнэндээ түүний бага нас байсныг ааж мар ухаарна. Ойролцоо байсан хоёр эмэгтэй ч мөн түүнийг таньж жүжигчин болох ёстой хэмээн Авьяасыг нь магтцгаав. Үүнээс урам зориг агсан Даншим гон намд өөрөө жүжигчин болмоор байгаагаа хэлэв. Учир нь жүжигчид хүмүүсийг инээлгэж бас уйлуулж чаддаг гэв. Гоннам үүнийг нь ямар нэгэн агуу даалгавар мэтээр хүлээн авч сүрчигнэнэ. Компани дээр Жихан Чад таагүй мэдээ дуулгана. Шинсори өмнө нь Доран Entertainment-тэй хамтран ажиллаж байсан тул тэд түүнтэй албан ёсоор гэрээ байгуулж чадахгүй нь тодорхой болов. Хэдийгээр тус агентлаг гэрээ цуцлагдсан гэж аман хэлбэрээр түүнд хэлсэн ч хуулийн дагуу хизээж дуусгар болоогүй байжээ. Ча тэр даруй гүйцэтгэх захирал Бусантай уулзалт товлохыг хүснэ. Харин Доран Entertainment дээр Жио Шинсоритэй өрсөлдөх болсондоо маш их бухимдаж хэрвээ олон нийт тэднийг харьцуулбал өөрийнх нь нэр хүнд унана гэж гомдлож байлаа. Бусан түүнд Шинсорид жинхэнэ Авьяас байхгүй учраас ямар ч компани түүнийг авахгүй хэмээн тайвшруулна. Тэрээр BOJ Entertainment-ийн удирдах албан тушаалтнуудтай уулзахаар төлөвлөж байсан бөгөөд Жиоч түүнтэй хамт явахаар шийдэв. Энэ үед Даншим гэртээ Шинсоригийн эд зүйлсийг үзэж түүний мөрөөдөл хүсэл тэмүүллийнхэн талаар уншиж байлаа. Яг энэ үед Ча оффистоо Даншимын талаар бодон сууна. Тэр цаасан дээр ямар нэгэн зүйл бичих боловч юу хийгээд байгаагаа өөрөөсөө асууна. Тэр даруй ховын сав руу чулуудав. Гинт Даншим түүн рүү залгаж гэрээнд гарын үсэл зурхыг зөвшөөрчээ. Ча үүнийг тийм ч амар зүйл биш гэхэд Даншим биечлэн уулзаж яригцмаар байгаа тул үүнийг энгийнээр шийдэхийг түүнээс хүснэ. Даншимыг компани дээр ирэхэд хүлээн авагч түүнийг өмнө нь шалгаруулалтанд орж тэмцсэн охин болохыг танив. Даншим өмнө нь тусалсанд нь түүнд халуун дулаанаар талархал илэрхийлнэ. Гэвч Жио Бусан хоёр ирж Даншимтай нүүр туснаар байдал тэр даруй замбраагүй болов. Бусан ихэмсгээр түүнд зөвшөөрөлгүйгээр ямар ч гэрээ байгуулж чадахгүйг нь хэлнэ. Даншим ойлголоо гэд явахыг оролцсон ч Бусан түүний гарнаас зуурж авлаа. Даншим түүний болохыг анхааруулсны эцэст гарыг нь хазаж орхив. Жио дундуур нь орж ирэн Даншимыг алгадах бөгөөд Даншимч тэр даруй хариуг нь барьж алгадав. Хоёр эмэгтэй бие биеэ хид хідэн удаа ээлжлэн алгадалцсан. Яг энэ үед Ча гарч ирэн зодооныг зогсов. Тэр Даншимын нүүр алгадуулаад улайсныг анзаарна. Босон ууртаагаар түүнийг өөрийгөө хэн гэж бодсон юм? Бас яагаад түүний үгэнд орох ёстойг асуув. Даншим үүнийг өөрөө зохицуулж чадах учраас үүнд оролцохгүй байхыг Чаагаас хүснэ. Дараа нь Босон Даншимын түүнийг Ча гэж дуудахыг сонсоод сэжиглэж эхлэв. Ча Даншим руу хараад өөрийгөө хэн болохыг илчлэх хэрэгтэй юу гэж асууна. Яг тэр үед Жихан Чагийн түрүүн хайсан цаасыг олж түүн дээр BOJ Entertainment гэж бичсэн байхыг анзаарна.
Эцэст нь Ча үннийг дэлгэлээ. Тэр бол BOJ Entertainment-ийн гүйцэтгэх захирал байв. Тэрээр Даншимд түншлэлийн санал тавьж өөртөө нь хамтан ажиллахыг хүснэ. Даншим түүн рүү ширтээд яагаад өөрийг нь харах бүртээ инээнсэглээд байгааг нь асуув. Ча асуултыг нь үл тоон түүний гараас барьж ар баринд тохиролцоогоо баталгаажуулна. Чосооны үеийн дурсамжид нэгэн ордны авхай хаанд бараалхан тушаасан бүхнийг нь яг таг биелүүлснээ илтгэнэ. Тэрээр Даншимыг яагаад Чагийн өргөө рүү явуулсныг асуухад Мундо хэрвээ Даншим Чатай ойр байвал эцэст нь түүний мөхлийн шалтгаан болж чадна хэмээн тайлбарлав. Ча анх Даншимыг хайрцагнаас аврах үед Мундо тэднийг ойролцоо газраас нууцаар ажиллаж байсан дурсамж гарна. Одоо цагт буцаж ирэхэд Мундо тэднийг дахин уулзуулах өөр нэгэн тушаал буулгана. Өөр нэг хэсэгт Ча дээд давхарт Даншимыг алгадуулж байгааг олж мэднэ. Түүнд туслахаар гүүхээсээ өмнө тэр толинд өөрийгөө хурдан толдож хардаг. Ча өөрийнхөө мөнгөөр компанийг нь дораан худалдаж авснаар гэрээг албан ёсоор баталгаажуулна. Хүн бүр цочирдсан бөгөөд Ча одоо компанийг хянаж байгаагаа өөртөө итгэлтэйгээр зарлаж, Жиханд гэрээг бэлтгэхийг тэр даруй тушаах үед бүрч ихээр айхширцгаалаа. Даншим бусдын хамт гарахыг хүссэн ч Ча түүнийг зогсоож оффистоо дэргэдээ авч үлдэв. Оффис дотор Даншим Чагийн өөртөө нь хэрхэн хачин харьцаж байгааг анзаарна. Түүний царай улайсан бөгөөд усны савтай уснаас уйхад Ча тэр даруй үүнийг уух зориулалттай биш байсан гэж хэлв. Даншим түүнээс яагаад өөрт нь байнга туслаад байгааг мөн жинхэнэ зорилго нь юу болохыг шаардаж асууна. Ча ихэмсгээр ашиглаж өөрийг нь аварсанд талархах ёстой гэлээ. Гэвч Даншим амьдралдаа хэний ч өмнө бүхийж үзээгүй хэмээн бардам хариулав. Даншим цонхны ойролцоо очиход Ча гинт түүнд дөхөж очоод адаа байгаа хүмүүс тэднийг буруугаар ойлгож магадгүйг анхааруулахад байдал эвгүй болно. Тэдний хоорондох хурцдмал байдал улам нэмэгдэж Даншим ичиж сандрав. Хожим нь Ча өөрийнх нь компани түүний замналд хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгааг хэлнэ. Даншим түүнээс энэ нь түүний авиас чадварт мөнгө оруулна гэсэн үг үү хэмээн хоширнон асуув. Офсоос гарсныхаа дараа Даншим нөгөө хүйтэн устай сав нь үнэндээ түүний халуун шатсан хацрыг жигнэж хөрвөх зориулалттай байсныг ухаарна. Энэ хооронд Ча ганцаараа сууж яагаад биеэ ингэж бүрэн барьж чадхаа болтгоо байхширна. Даншимыг ойр хавьд байх үед тэрээр түүний тухай өөртөөгөө ярьсаар байх бөгөөд гинт Жихан ардмаг гарч ирээд бүгдийг нь санамсаргүй сонсчихно тэр. Ча ичиж сандран мэдрэмжээ үгүйсэхийг цөхрөнгөө баран хичээнэ. Дараа нь Даншимыг нэгэн бяцхан гүлэг дагсаар байх болно. Тэрээр түүнийг холдуулахыг хичээсэн ч гүлэг хажуугаас нь салахыг хүссэнгүй. Орон сууцандаа буцаж ирээд тэр Ча яагаад өөрийг нь ингэж их дэмжиж байгааг бодож эхэлнэ. Албартнуудын шүтэн бишрэгчдийн тухай яриаг санамсаргүй сонссныхоо дараа Даншим Чааг өөрийнх нь хамгийн том нууц шүтэн бишрэгч байх гэсэн дүгнэлтэд хүрнэ. Энэхүү төөрөгдсөөсөө болоод тэр түүнд зориулж бэлэг болон араар бичсэн захидал бэлтгэхээр шийдэв. Компани дээр Ча Доран Entertainment-ийг өөртөө нэгтгэж Даншимтай удирдлагын гэрээ байгуулснаа албан ёсоор зарлав. Тэрч өрсөлдөгч компаниуд болон хөрөнгө оруулагчдтай холбоотой асуудлууд байсаар байлаа. Ча өө Дасүү дээр очиж санхүүгийн тусламж хүсэх боловч Дасүү татгалзаж оронд нь түүгээр тоглоомоо хийв. Хожим нь Ча зоогийн газарт сул суудал байгаагүйгээс болоод Даншимтай дахин таарна. Даншим эхлээд түүнийг хамт суулгахаас татгалзсан ч Дасүү хоолны мөнгийг нь төлнө гэж санал болгосноор түүнийг ятгаж дөнгөв. Оройн хоолны үеэр Даншим Дасүүг хэтэрхий залуу харагдаж байгаа тул гоо сайхны хагалгаанд орсон байх гэж нууцхан хардна. Тэр шөнөдөө Даншим гүлгийг орон сууц руугаа нууцаар авчирна. Харамсалтай нь байрны эзэн түүнийг барьж авч хэн нэгэн түүнийг матсан гэдгийг хэлээд цагдаагийн хилцс рүү явахыг шаардав. Цагдаагийн хилтэст Даншим өмнө нь өөрт нь халдсан найруулагчтай таарна. Тэр хоёр ширүүн маргалдах боловч гинт Ча гарч ирж найруулагч Даншим руу төрүүлж халтсныг нотлох баримтыг дэлгэв. Ча түүнийг хэргийг бүрмсэн хаахыг шаардна, дарамтлана.
Даншим Чаг өөрт нь санаа зовсондоо ирлээ гэдгийг тэр даруй ойлгов. Гэвч Чаг гүжүүдлэн үүнийг үгүйсгэж зөвхөн өөр ажилдаа явж байгаад ирсэн мэт дүрэсгэнэ. Энэ хооронд Мунду үнэндээ хөшөрний ард бүх зүйлийг удирдах байсан нь илчлэгдэнэ. Тэр Чаг Даншимыг хамгаалахаар яаран очно гэдгийг мэдэж байсан тул зориуд асуудал үүсгэсэн байв. Хожим нь хамтдаа цагийг өнгөрөөж байх үед Даншим Чагаас түүний ах Мундугийн талаар асууна. Чаа ноцтой болж Мунду хүмүүсээс араар нь тэрсэлдэг тул түүнд хизээж итгэж болохгүйг анхааруулав. Энэхүү яриа нь Даншимын шаналт дурсамжуудыг сэтрэх болно. Өнгөрсөн үеийн дурсамжид хаан Мунду амьтдыг сумаар харун харгас хэрцгийгээр агнж байгааг харуулна. Даншим түүнийг гүлийг нь алчихгүй хэмээн үхтлээ айж байснаа сандаг бөгөөд тийм ч учраас нэг удаа нохоогоо өөрөө хөөж явуулахыг оролдож байжээ. Одоо цагт Даншим Чаг нохоон хашилтай байсан ч гүлийг нь асарч халамжлахыг шаардна. Чаг гүлийг гэртээ авчирсны дараа хашлаасаа болоод маш их шаналсан ч Даншим маш их уурлана гэдгийг мэдэж байсан тул түүнийг хайж чадсангүй. Энэ үед Даншим жүжигчний заналдаа нухацтай бэлдэж эхэлнэ. Тэрээр өөрийгөө сайжруулахын тулд шүнжин олон ангид кино үзэж судалж, зураг авалтын хэсгүүдийг наривчлан шинжилж, тасалтгүй бэлтгэл хийж байлаа. Тэр Чаг өөрийнх нь нууц шүтэн бишрэгч гэж итгэсээр байсан тул түүнд зориулан чин сэтгэлийн захидал бичиж, зурсан зургийнхаа хамт илгээнэ. Чаг гэртээ захидлыг уншихдаа нэг чухал үгэн дээр төөрөлдөнө. Даншим үнэндээ миний шүтэн бишрэгч My fan гэж бичсэн байсан ч Чаа үүнийг миний залуу My man гэж уншжээ. Энэхүү алдаанаас болоод Чаа Даншимыг өөрт нь нууцаар сэтгэлээж исэн гэж бат итгэдэг. Хожим нь Даншим орон сууцныхаа дээвэр рүү нүүж бүр гүлгэндөө зориулан жижигхэн байшин барьж өгнө. Бус нь түүнд зураг авалтын хувиар удахгүй эхэлж магадгүй тул илүү шаргуу бэлтгэл хийх хэрэгтэйг анхааруулна. Чаа гэр бүлийн яслалд оролцох бөгөөд энэ үеэр ах Мундутойгоо муудалцаж тэдний хоорондох хурцадмал байдал дэлбэрхэн тэр. Мунду Чаг ээжээсээ өвлөж авсан цорын ганц үнэт зүйл бол царай нь хэмээн доромжилно. Уур нь хүрсэн Чаа энэ доромжллыг төвчж чадалгүй бүх хүмүүсийн нүдэн дээр түүнийг шууд л цавхаж унгав. Эцэст нь Даншим эмээгээс нь илгээсэн хоолны хайрцаг дээр хаягийг дагаж явсаар тэдний хамтдаа авахулсан хуучин зургуудаар дүүрэн нэгэн зоогийн газрыг олж очино. Түүний эмээ түүнийг халуун дулаанаар тэврэн авч хүүхэд байхад нь хэрхэн өсөж байсан талаар сэтгэл хөдлөн ярина. Гэвч хамгийн цочирдм нь Даншим тэр дурсамжуудаас юу ч санахгүй байлаа. Тэднийг ярилцаж байх үед аюултай харагдах хідэн дээрэмч нь гинт зоогийн газарт орж ирэв. Гэр бүлийн яслалын дараа Дасу Чаатай хамт машинд сууж явахдаа яагаад гинт Мундуг цогсныг нь асууна. Чаа зүгээр л Мундугийн царайнд дургу хүрсэн хэмээн хинэггүй хариулав. Дасу дараа нь сэдвийг өөрчилж Мундугийн хариуцаж буй төслийн талаар ярина. Тэрээр нэгэн зоогийн газар руу зааж тентхийн нэгэн хөгшин нэмэгтэй үл хөдлөх хөрөнгөө зархаас татгалдаж байгааг тайлбарлав. Мунду түүнийг хүчээр гаргахыг цөхөлбгүй хичээж байх хооронд Чаа тэр зоогийн газрыг Даншим Гоймонгийн мухлаг гэж нэрлэхийг анзаарна. Зоогийн газар дотор хідэн дээрэмчин Даншимын эмээг сүрдүүлж дарамталж байв. Гэвч Даншим чимээгүй байхыг хүссэнгүй. Тэр үнэндээ зодоон хийхдээ маш чадварлаг байсан бөгөөд бүх танхаа этгээдүүдийг ганцаараа зодож унгав. Удалгүй Чаа бас ирж түүнд нөхцөл байдлыг зохицуулахад тусална. Цагдаа нар ч мөтхөн зоогийн газарт ирлээ. Даншим Чаагаас яаж байгаад гинт тэнд гарч ирснийг бас дахиад л өөрт нь санаа зовсон эсхийг асуух боловч Чаа дахиад л үүнийг үгүйсгэв. Даншим сэдвийг өөрчилж үнэндээ түүнээс гүлгнийхөө тухай асуухын тулд л уулзахыг хүснээ хэлнэ. Тэр гүлхэндөө бүр шин байшин барьж өгснөө ч тайлбарлав. Чаа түүнд худал хэлж гүлгний жинхэнэ эзэн нь ирээд аваад явсан билээ. Даншим баг зэрэг гуниглах боловч үүнийг хүлээн зөвшөөрнө. Тэр Чаад чин сэтгэлээсээ талархаж уулзаж байсан бүх хүмүүсээс тэр хамгийн сайн хүн нь болохыг хэлнэ. Яг тэр үед Дасу тэдэн рүү асгаж ирэв. Даншим түүнийг тэр даруй таньж Чаагийн өвөө нь гэдгийг мэдээд маш их тайхна.
Дасуу чаагаас даншмыг хаанаас танд хийг нь асуув. Чааг хариулж амжихаас өмнө даншин бардан байдлаар "Чаа бол миний шүтэн бишрэгч" гэж хэлв. Чаа тэр даруй өгөөсгөж "Огтхон ч шүтэн бишрэгч нь биш" гэлээ. Далсуу даншмыг худлаа ярьж байгаа юм уу хэмээн хошигнон асууна. Тэгтэл Чаа маш хүүтнээр өргөцсөндөө л даншимд тусалдаг гэж тайлбарлав. Энэ үгс даншмыг маш ихээр гомдооно. Тэрээр урам нь хугарсан байдагтай түүн рүү ширтэж, "Өргөдөх сэтгэл гэдэг чинь энэ бүх хугацаанд надад тусалсан цорын ганц шалтгаан чинь байсан хэрэг үү?" гэж асуулаа. Тэр оройдоо даншин эмээгийнхээ гэрт зарим зүйлсийг цэгцэлж, түүнд нэг хос гуталтай бэлгийн хайрцаг өгнө. Түүнийг явхаар бэлтгэж байхад эмээ нь гинт түүнээс яг хэн болохыг нь асуув. Даншмыг зохих ёсоор хариу үйлдэл үзүүлж амжихаас өмнө мундуу тэнд ирнэ. Энэ хооронд Чаа гэртээ буцаж ирээд түрүүн хэлсэн хатуу үгстэй харамссаар байлаа. Яг энэ үед мундуу даншмээр таташ гаргаж түүнтэй тусад нь ярилцаж эхлэв. Тэрээр түүний болон дүүгийнхээ хооронд юу болоод байгааг мэдэхгүй ч оронд нь өөртөө дотн болохыг хүсэж байгаагаа хэлнэ. Мундуу хэрв даншим түүний найз болвол тэднийг дэмжих учраас тэр болон түүний эмээ хоёулаа 5 тухтай ирээдүйтэй болно гэж амлалаа. Энэ яриа даншмын өнгөрсөн үеийн бас нэгэн шаналт дурсамжийг сэтрээнэ. Дурсамжид тэрээр мундуутай хамт хооллож байх ба мундуу гинт түүнээс урд нь байгаа хоолыг сайн харахыг хүснэ. Тэр цэцэрлэгт тэнүүжилж явсан нэгэн амьтныг алж түүнийг нь даншимд хоол болгон өгснөө дэлгэнэ. Даншин маш их айдас давтан хоолоо нулимж өөрийгөө үхэл таарах хүн хэмээн удаа дараа уучлалт гуйдаг. Дараа нь мундуу түүнд дүүгийнх нь амраг болохыг хүсэж байгаагаа хэлнэ. Түүнийхээр бол хэрвээ даншим тэрж чадвал тэр түүнд туслах байв. Мундуу ойртох бүрд даншим яагаад тийм их тавгүйцдэг байсны шалтгаан нь энэхүү дурсамж байлаа. Одоо цагт буцаж ирэхэд даншим хэн нэгэн хизээ нэгэн цагт түүнийг ямар ч нөхцөл болзолгүйгээр хайлаж чадах болов гэж айхан бодсоор анзаараа гэрлүүгээ алхана. Тэр орон сууцныхаа дээвэр дээр гарч гүлгэндөө зориулж барьсан жижигхэн нохон байшин руу харав. Сэтгэл нь хөдөлж зүрхэн шахалсан тэрээр байшин гэвдэж устхан уйлж эхэлнэ. Яг тэр мөчөд Чаа гинт түүний хажууд гарч ирэн яагаад уйлж байгааг нь асуув. Даншим түүний тэнд байхыг хараад маш их цочирдлоо. Нохон байшин гэвдэж байхдаа тэр санамсаргүйгээр гараа гэмтээсэн байв. Чаа дээврийн харанхуй орчныг анзаарч ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд хинч аврахаар ирэхгүй ийм ганцаардмал газар яагаад амьдртгийг нь асуув. Дараа нь Чаа түүний хажууд сууж түрүүнд хийсэн үгстэй чин сэтгэлээсээ уучлалт гуйлаа. Мөн мундуугийн хийсэн бүх зүйлийн өмнөөс уучлалт гуйв. Гэвч даншим чимээгүй хүн энэ нь түүний өөрийнх нь асуудал бөгөөд өөрөө шийдэх болно гэд түүнийг орхихыг хүснэ. Тэднийг хамтдаа сууж байх үед даншим Чаагийн түүн рүү хэрхэн ширтэж байгааг анзаарна. Тэрээр ийм төрлийн харцыг дандаа буруугаар ойлгодог учраас над руу битгий тэгж хар хэмээн сандрангуй хэлв. Тэрээр ийм харц нь ихэвчлэн хайртай хүндээ зориулагдсан байдаг гэж хэлв. Чаа түүнийг хайр гэдэг үгийг хэлэхэд тэр даруй хариу үйлдэл үзүүлнэ. Даншим хэрвээ тэр түүн рүү ингэж ширтээд байвал ямар ч эмгтэй хүн буруугаар ойлгоно шүү дээ хэмээн тайлбарллаа. Тэр магадгүй би зүгээр л хэтрүүлж бодсон байх гэдгээ хүлээн зөвшөөрнө. Түүнийг яг явах гэж байхад нь Чаа гинт зогсоогоод магадгүй тэр юу ч буруугаар ойлгоогүй байж болно хэмээн аяархан хэлв. Даншимын сонирхол хөдөлж шалгаж үзэх хэрэгтэй гэлээ. Тэгээ тэр гараа Чаагийн цээжин дээр тавьж түүний зүрх маш хурдан цохилж байгааг мэдэрнэ. Хэдийгээр даншим түүний зүрхний цохилд хэвийн байна гэж хэлсэн ч Чаа тэд илүү сайн шалгах хэрэгтэй гэв. Тэгээд ямар ч сануулгагүйгээр Чаа гинт даншимыг татаж маш чангаар тэвлээ. За энэхүү сэтгэл хөдлөлийн мөчөөр 4-р анги төгсөж байна. Үзсэн бүх хүмүүстээ баярлалаа.